За сайн байцгаана уу. Өнөөдрийн би энэ мэдээллийн шин чанартай влог хийж байгаа. Энэ бол эрэгтэйчүүдэд зориулсан юм влог. Намайг үзэж дэмждэг, өөрийн эрүүл мэндийн талаар санаа тавьдаг эрчүүдтэй маш их баярлалаа. Тэгэхээр би та нарт нэг юм хэлье гэж бодож байна. Мэдээллийн шин чанартай. Тэгэхээр та нар мэдж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо эмэгтэй хүн биений юм нэрсэн үед юм дамс хэрэглээд ингэ явдаг. За тэгээ биений юм зогсны дараа ингээ шээс цад гараад ингээ янз бүрийн асуудал үүсгэхэд бас дамс хэрэглээ ингээ явдаг. Ийм одоо юмнууд бол Монголд бас байгаад байгаа. За Монголд гэлтэхгүй дэлхийн нийтээрээ бас л тийм юмд эмэгтэйчүүдэд илүү хөнгө зарсан. За тиймэрхүү юмнууд их байгаад идэв. За эрэгтэйчүүдийн хувьд яадаг вэ гэхээр мэдээж залуу байхдаа дамс ер нь бол амьдралдаа дамс хэрэглэн гэхэд гайхаж магадгүй. Гэтэл одоо би эмийн санд ингээд ажиллаж байхад өндөр настай эрэгтэйчүүд би тэгэхээр энэ влогийг үзэж байгаа эрэгтэйчүүд аавда бас энэ анхаарал тавиад асуугаад ингээд туслаасаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр өндөр настай эрэгтэйчүүд ирээд ингээд Аптинкаас эрэгтэй хүний зориултын тийм дамс шиг юм авдаг байхгүй юу? Тэр нь ямар юм байт юм бэ гэхээр одоо жишээлх юм бол шээс одоо шингээдэг юм байгаад нилээн юм зузаан тэгээд юм гурвалжиндуу юм хэлбэртэй. За иймэрхүү юм байгаа. Энэ төрсийнхнийхээ дотор залт хийгээд эрэгтнийхээ тэр хавц ингээ байрлуулчтэй. Тэгэхээр ер нь яг хоо эрэгтэйчүүдийн шээс задгаарлалтын асуудлын чиглэлээр, эмчилгээ онцлогооны чиглэлээр урологийн болон бүр одоо эрэгтэйчүүдийн эмчнэр ингэж илүү их яддаг баг. Гэхдээ яг тийм юм хэрэглэх зөвлөдөм болов уу гэж би бас бодож л юм л да. Монгол зарагддсан эсхийг бол бүүмэд. Тэгэхээр эрэгтэйчүүдийн одоо нас ахин хэрээр шээс задгаарлалт бол бас яг эмэгтэйчүүдтэй яг адилхан явагддаг. Тэр нь шээхтүүлэх ч юм уу эсвэл үлдэгдэл шээс нь үлдээдэг одоо төрсийхэ бохирдуулдаг ч юм уу иймэрхүү асуудлууд бол мэдээж үүсэж байгаа. За энэ нь болохоор янз бүрийн өвчний шалтгаантай залуу хүмүүст ч байж болно. Эсвэл одоо нас явахын хэрэгээр булчингийн сулрч гэдэг юм уу төрөв булчирхайн өөрчлөлттэй холбоотойгоор иймэрхүү юмнууд их үүсдэг юм байна л да. Тэгэхээр шээс ингээд задгаараад ингээд яваад байна. Тэгэхээр тэр чинь их өөрт их түүхтэй ийм асуудал шүү дээ, тийм ээ. Ямар хөнгөр бүхэлдэлтэй нь шүү, тийм ээ. Тэгэд эн чинь өөрөө цаанаасаа ингэж урсаж гарч ирээд байгаа байхгүй багаар. Тэгэхээр ийм хүмүүс яадаг вэ гэхлээр яг тиймэрхүү юм хийчих юм бол бусдаа санаа зовхгүй бас ингээд олны дунд ингэж яваад удаан цагаараа илгач гэдэг юм уу, удаан цагаар машин бариад явахд ч гэсэн их зүгээр юм болов уу гэж ингэж бодож байгаа. Шээс өнөртөхгүй, тийм ээ. Тэгэхээр тийм юмыг энд бол зардаг. Монгол зардаг хэсгийг бол мэдэхгүй байна. Тэгээд тийм байд юм байлаа шүү эрчүүдээ. Тэгэхээр тийм юмд одоо санаа зовох ерөөсөө хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр эн чинь эмэгтэйчүүдтэй яг адилхан эрэгтэй хүний одоо бие махбод нь бас нас ахаад цэвэршилт яваад ингээд ирэхлээр өөрчлөлт ордог л ахгүй тийм ээ. Тэгэхээр эн чинь зөвхөн биеийн одоо асуудал биш. Бас л энэ санаа зовсон ийм асуудал үүсэж байгаа. Тэрнээсээ болоо санаа зовно олон хүний дунд байж чадахгүй болно. Нөр хүүхдүүд нь загнадаг ч юм уу, байнга дотор өмдөө бохирдуулаад тах гэдэг байнга шээс нөртүүлээд байна гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудлууд үүсэх байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо буруу бол биш. Энэ бол ямар нэг өвчнөд холбоотойгоор эсвэл тийм хүмүүс чинь хаалгаа хийлэх заалттай ч байна, хаалгаа хийхгүй ч заалттай байна. Асуудал нь их өөр байдаг тийм ээ. Тэгэхээр тийм юм туслах шин чанарын юмнуудыг одоо бас хэрэглээд одоо энэ өтөл яваа насандаа бас их бусдын одоо шүмжлэгийг авалгүйгээр өөрөө их санаа зовлгүйгээр ийм айтайхан өнгөрөх юм бас боломж байт юм байна гэж би хэлж байгаа. Тэгээд би энд нэг ийм зураг үзүүлчих та нар бас ингээ хараарай. Хэрвээ Монголд байдаг бол бас тэрийг чухал одоо баяр ёс ч гэдэг юм уу үнэтэй л байгаа л нэ мэдээж. Тэгэхээр чухал баяр ёс юм гэдэг юм уу уулзалт гэдэг юм уу удаан хугацаагаар ингээд суугаа явах юм биз газаргүй тийм газар үедээ бол хийчихэд бас зүгээр юм шиг надад санагдсан. Ялангуяа өндөр настай хүмүүс. Энд болохоор тэрийг бол даатгалаар одоо яа даатгалгүй ч авдаг хүмүүсийн худалдаад авчдаг. Гэтэл бас даатгалаар зохицуулсан асуудлууд бас байгаад байгаа. Тэгэхээр шаардлагатай тийм нарийн мэрэгжлийн хүчээ даатгалаар ингээд тал хувийн 50% төрөөс төлөөд ингээд авдаг ийм механизм бол байт юм байлаа. Та манай Монголд бол эмэгтэйчүүдийн тэр шээс задгаарлалтын хэрэглээг
тэр дамскийг төрөөс даахгүй юм чинь эрэгтэйчүүдийнхийг бол би бол үгүй байх гэж ингэж бодож байгаа. Яг хоо ер нь бол өндөр насны асуудал ч юм уу, настангуудын асуудал чинь их тусдаа шинжлэх ухаан ямар юмд нь илүү их анхаарах ёстой юм гэдэг ч юм уу, ийм юм даатгалыг зарцуулах ёстой л гэдэг юм хэлээ л дээ. Тэгэхээр манад тийм шинжлэх ухаан харьцангуй бага өгсөн учраас энэ асуудал орхигдсон байх гэж ингэж бодож байна. Гэхдээ ямар ч тач хэрвээ та тиймэрхүү асуудалтай хам бол санаа зовлтгүйгээр эмчтэйгээ яриад тэгээд байгаа газраас нэг цөөн тооны тим нэг ингээ авчаад чухал хэрэгцээтэй үед хэрэгжилж яхад зүгээр юм байлаа гэж ингэж хэлэх гэсэн. Энэ бол ерөөсөө санаа зовж жижиг асуудал бол ерөөсөө биш. Энэ бол одоо хүн болгон мэдчих хэвээр ийм эрүүл мэндийн юм байгаа. Тэгэхээр та хэрэг шаардлагатай бол аав ээжтэй ч гэсэн бас аав нартаа бас авч хэрэглүүлж байгаарай гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд түр баяртай эрүүлийн хийх хүсээрээ.